Сайхан уу? За бүгдээрээ өнөөдөр өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг эргүүлэн санах тэрхүү бясалгалыг хамтдаа хийх гэж байна. За тэгэхээр өмнө эхлээд та бүхэнд бяцхан тайлбар хий. За сүнсний сэрэлт гэж яг юу юм бэ гэд. Сүнсний сэрэлт гэдэг нь бид бүхэн энэ дэлхий дээр ирэхдээ бүгдээрээ өөрийн гэсэн өгөгдөл зорилгын хүрээнд төрдөг. Бид нар өөрсдийн сүнсний өгөгдөлтөд төрдөг гэсэн үг. За тэрхүү өгөгдлөө бид нар дэлхий дээр амьдрах явцдаа бүрэн мартчихдаг. Тэгээд эргүүлэн тэрийг сануулгын тулд биднэрт ингэж янз бүрийн зовлон тохиолдож, янз бүрийн асуудал, үл ойлголцол, за магадгүй бид нарыг асар ихээр гомдоох, хүн таарах ч юм уу те. Энэ бүх зүйл тохиолдож бидний яг дотоод тэр жинхэнэ сүнс, жинхэнэ мөн чанарыг сэрээх гэж энэ үйл явдлууд өрнөдөг. Гэхдээ бид нар энэ дэлхий дээр ирэхдээ аль хэдийн энэ гэрээ хэлэлцээрийг хийгээд ирсэн байдаг гэсэн үг. За би энэ дэлхий дээр жишээ нь миний сүнстэй ийм зүйл суралцахаар явлаа. Жишээлбэл за миний сүнс энэ дэлхий дээр төрөхдөө энэ амьдралдаа энэ төрөлтөө хайр гэдэг зүйлийг яг жинхнээсээ сурахаар би дэлхий рүү төрё гэд явъя гэж бодъё. Тэгхийн болвол танд яг таныг өөрийгөө хайрлтал чинь таныг гомдоох тэр хайр дурлал учирдаг ч юм уу те. Гэх мэтчлэн бид нар яг өөрийн сүнсний зорилгын хүрээнд бусад сүнснүүдтэй тааралддаг байх нэ. Тэгэхээр намайг гомдоосон бүхэн, намайг менторлсон бүхэн, надад шинэ бүгдийг зааж байгаа бүхэн энэ бидний аль хэдийн төрхөөс өмнө хийсэн гэрээний дагуу бид нарын амьдралд ингэж өрнж болж байгаа зүйлс байх нь. За энэ аяллаар дамжуулан бидний сүнс өөрөө сэрж эхэлдэг. Бидний сүнс сэрэхдээ бидний өмнө нь амьдрал гэж бодож байсан бүх тэр итгэл үнэмшил нурж ундаг. За жишээлбэл би ухамсаргүй сүнс сэрээгүй амьдрахтаа өглөө босоод ямар ч юм ухамсаргүй өдөр тутмын энгийн амьдрал өрнөд явж исэн бол сүнсний сэрэлт болж эхлэхэд гинт би яагаад төрсөн бэ гэдэг асуулт хамгийн түрүүнд маш хүчтэй төрдөг байх нэ. За тэгээд миний өдөр тутамдаа хийдэг зүйлсгийн дутхгүй санагдаж эхэлнэ. Яах гэж амьдраад байгаагаа ойлгохгүй болж эхэлнэ. Тэгээд асар их тийм амьдралыг өөрчлөх том зовлонгууд, за үгүй бол том өөрчлөлтүүд гинт орж ирдэг амьдралд. За юу гэдэг өдөр тутам ажилдаа яваал гэр бүлтэй хамтдаа сайхан найз нөхдөд байжсэн бол энэ бүгд нурж унах ч юм уу те. За энэ бол жоохон хүнд жишээ. Гэхдээ ерөнхийдөө иймэрхүү сэрэлт болоход иймэрхүү үйл явдлууд нэлээн олон өрнөдөг байх нэ. За тэгээд таны амьдралд сүнсний сэрэлт явагдаад та өөрөөсөө би яах гэж төрсөн юм бэ гэдэг асуултыг асуугаад дотроос чинь би нэг чухал зүйл хийх ёстой юм шүү. Би арай утгагүй амьдраад байгаа юм биш үү? Нийл хоосон байгаад байгаа юм шүү гэх мэт мэдрэмжүүд төрж эхлэх үед би танд баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл та энэ амьдралаа үрэн таран хийхгүй таны сүнс сэргэж эхэлж байна гэсэн үг. За таны сүнс ингээд сэрлээ тийм үү? Энэ олон үйл явдлуудын дараа таны сүнс сэрлээ. Тэгэхээр за яах вэ гэдэг дараачийн асуулт байна шүү дээ. За яах вэ? За бид нар тэгвэл байнга бид нар анхаарлаа гадагшаа чиглүүлж гадаад ертөнцид зориулж бусдад таалагдах гэж, бусдад тохируулах гэж, эсвэл нийтийн тренд болоод байгаа зүйлсийг даах гэж, түүнээс хоцрохгүй байх гэж гих мэтчлэн үргэлж гадагшаа чиглэсэн амьдарч байсан бол сүнс сэрсэн цагаас эхлээд бид нар дотгошоогоо анхаарлаа хандуулдаг болж эхэлнэ. Дотооддоо би хин юм бэ? Миний сүнс энэ дэлхий дээр энэ амьдралдаа юу хийж бүтээх гэж, юу сурах гэж юу зорж би энэ төрлийг авбаа гэдэг рүү бид нар анхаарлаа шилжүүлж эхэлдэг байх нэ. За тэр цагаас эхлээд бидний сүнсний өсөлт хөгжил, ухамсарын тэлэт гэдэг зүйл явагдаж эхэлдэг. За тэгээ бид нар хэрвээ яг энэ бүх зүйл тохиолдож байгаа бол үнэхээр азтай байна. Би дахин баяр хүргэе. Тэгээ таны сүнс сэрж байгаа нь маш сайхан тохиолдол. Энэ бол хүн болгоны сүнс бас сэрээд байдаггүй. Хэрвээ та яг энэ бясалгал энэ хичээлдээ бас таарад сүнснийхаа сэрэлтийг мэдж байгаа бол бас танд маш их баяр хүргэмээр байна. За ингээд хэдүүлээ сүнс сэрсний дараа юу хийх вэ гэдэг рүү орцгоё. За сүнс сэрсний дараа мэдээж бид дотгошоогоо анхаарлаа чиглүүлж эхэлдэг гэсэн мөн бид нар
өөрийнхөө одоо өгөгдлийг таних тэр сүнснийхээ одоо авьяас биелэг яг энэ дэлхий дээр хийж бүтээх гэж байгаа зүйлсийг таних зөвхөн танд байгаа тэр одоо гайхамшигтай өгөгдлийг танихын тулд бид нар сүнсний өгөгдлөө одоо таних сэрээх тэрхүү бясалгалыг одоо өнөөдөр хамтдаа хийцгээх гэж байна. За ингээд хэдүүлээ одоо бясалгалдаа оръё. За мөн ялгаагүй та бүхэн хэрвээ энэхүү бясалгалыг хийхдээ өөртөө гоё орчин бүрдүүлмээр байвал одоо бичлэгээ зогсоогоод өөрийнхөө урд гоё галын эрчмийг буюу ла асааж болно дуртай өнгийнхөө ла асааж болно. За мөн өөрийнхөө урд ус тавьж болно. Яагаад ус тавьж болно гэдэг вэ гэхээр ус чинь өөрөө асар их мэдээллийг дамжуулдаг. Тэгэхээр та бүхэн гоё гэрэлтэй, гэгээдээ эерэг, сайхан эрчим энергитэй бясалгал хийж авах үедээ урдаа ус тавиад дараа нь түүнийг одоо ууж энэхүү бясалгалын гоё үйл явцыг улам өөртөө шингээх зориулалттайгаар ингэж ус тавина гэж байгаа. За дараа нь мөн өөртөө таатай, тухтай өөрийгөө төвлөрүүлэхийн тулд дуртай үнэрийг бас гаргаж болно. За янз бүрийн одоо амин тоснууд ууршуулж болж дээ. Эсвэл арц гангасах гэх мэтчлэн. За энэ нь бол бясалгалын орчныг айгуу гоё энергийг ариусгаж өгдөг учраас би та бүхэн дуртай үнэр гаргаж ашиглаарай гэж зөвлөд байгаамаа. За одоо хэрвээ та бүхэн орчноо ингээд сайхан бүрдүүлээд бэлтцсэн бол хэдүүлээ одоо бясалгалдаа орцгоё. За завилж суугаад өөртөө тухтайгаар завлаад сууж болно. За бүр болохгүй завилж чадахгүй бол хөлөөж ийгээд юм налаад ч сууж болно. За энэхүү бясалгалыг та бүхэн гоё цаг заваа гаргаж хийж байгаа учраас аль болох суугаад хийхийг хичээгээрэй гэж би зөвлөмөр байна. За одоо бүгдээрээ амьсгал дээрээ анхаарлаа хандуулъя. Амьсгалаа 4-ийн тоонд авлаа. 1 2 3 4 түгжлээ. 1 2 3 4 амьсгалаа гаргалаа. 1 2 3 4 дахин нэг давтъя. Амьсгалаа 4-ийн тоонд авъя. 1 2 3 4 түгжлээ. 1 2 3 4 гаргалаа. 1 2 3 4 дахин давтъя. Амьсгалаа 4-ийн тоонд авлаа. 1 2 3 4 түгжлээ. 1 2 3 4 амьсгалаа гаргая. 1 2 3 4 оюун санаагаа бодлоо сайхан чөлөөлөөд тайван амьсгалаарай. Амьсгалаа аваад гаргах бүрдээ өөрийнхөө биеийг хаа нэгтээ зангирч чангарсан бүгдийг суллая. Толгой оройноос эхлээд хөлийн үзүүр хүртэл биеэ ажиглаарай. Толгой оройноос эхлээ таны нүм, хөмсөг, дух, нүдний булчин, хацар, эрүү, шанаа гэх мэт бүх нүрийнхаа толгойнхоо чангарсан бүх булчинг суллаарай. Дараа нь доошлоод хүзүү, игэм, мөр, нурууны булчингуудыг суллаарай. Үнцээж хөвлийн булчингаа суллая. Амьсгал аваад гаргах тоолондоо аажмаар таны биеийн булчингууд суларч бүх зангирч чангарсан хэсгүүд тайвширч байна. Одоо 2 гарын мөр, тохой, шуу, гарын хуруунуудыг бүгдийг суллая. За хаарлаа доош нь чиглүүлээд хөвлийн орчим давсаг хөлийн булчингуудыг суллая. Гой, шилэг,
Хөлийн хуруунууд хүртэл бүх булчингаа сулалж биеэ бүрэн амар амгалан болгоорой. Тайван амьсгалаарай. Амьсгалаа удаанаар авч буцаад жоохон удаанаар гаргая. Бүх бие чинь тайвширч, бодол чинь намжиж, сэтгэл чинь уужирч байгааг мэдрээ. Одоо та асар хурц цагаан гэрлийг толгой орой дээрээс орж ирж байгааг мэдрээрэй. Таны толгой орой дээрээс хурц цагаан гэрэл гол судлаар чинь дамжин биеийн бүх хэсэгт чинь тарж таны сөрөөг бүх мэдээллийг чинь цэвэрлэж байгааг ажиглаарай. Энэ мэдрэмж яг л асар хүчтэй хүрхрээний дор зогсон бүх бие тань цэвэрлэгдэж байгаа мэдрэгдэнэ. Асар хүчтэй хурц цагаан гэрэл, асар хүчтэй эрчим энергээр цэнэглэгдэж, айдас, эргэлзээ, сөрөг мэдээлэл бүхэн тэсэлгүй цагаан гэрэлд задран гэрэл болж хувирах бол. Амьсгалаа аваад аажуу гаргаарай. Одоо таныг тойроод хурц цагаан гэрлэн бөмбөлөг үүсэж та хурц цагаан гэрлэн бөмбөлөг дотор бясалгалаа үргэлжлүүл. Одоо бүх анхаарлаа зүрхэн дээрээ төвлөрүүлье. Хоёр гарыг зүрхэн тушаа байрлуулж болно. Таны зүрхэн тушаа газар мөн ялгаагүй асар хүчтэй гэрэл үүсэж байна. Асар хүчтэй гэрлийг дагаад нэгэн хаалга нэгдэж байгааг харж байна. Тэрхүү хаалганы дээр таны нэр бичээстэй байна. Та хаалгыг татан орж өөрийн сүнсний гэрт орж ирлээ. Иргэн тойрноо ажиглая. Ямар орон зай байна? Иргэн тойрон асар хурц гэрэлтэй ордон мэт байна уу? Иргэн тойрон тань юу байгааг нэг бүрчлэн анзаарч өөрийн сүнсний гэртээ зочлон ирж байгаагаа мэдрээрэй. Яг одоо таны урд олон гэрлийн өнгөтэй бөмбөлгүүд өргөдөж байгааг төсөөлөөрэй. Тэрхүү гэрлийн өнгөтэй бөмбөлгүүд дээр тус бүрдэн үгс бичигдсэн байна. Хайр, аз жаргал, баяр хөөр, авьяас бэлэг, инэрэнгүй сэтгэл.
Таны урд өргөцсөн бөмбөлгүүд дээр маш олон төрлийн үгс бичигдсэн байна. Та тэдгээрийг ажиглаж байгаад өөрт хамгийн их таалагдж байгаа гэрлийн бөмбөлгийг ав. Түүн дээр юу гэж бичигдсэн байна? Тэрхүү гэрлэн бөмбөлгийг одоо өөрийн зүрхэн тушаа байрлуулж бүтэн биедээ шингээ. Энэ гэрлэн дээр бичигдсэн үгс бүхий бөмбөлг нь таны сүнсний хамгийн дээд өгөгдөл. Одоо таны өөдөөс чиглэн ирэх өөрийнхөө сүнстэйгээ ухамсараа шилжүүлэн уулзъя. Ямар дүр төрхтэй байна? Гэрэлтэй байна уу? Цацарч байна уу? Танд ямар мэдрэмж төрүүлж байна? Таны сүнс ямар хуу харагдаж байна? Та түүнтэй уулзаад миний жинхэнэ мөн чанар юу вэ? Би энэ амьдралд юуг зорж ирсэн бэ гэж асуугаарай. Танд мэдрэмжээр эсвэл тодорхой бодлоор хариулт өгөх бол танд өөрийг тань хинбэ гэдгийг сануулж хүчрэхэг дохиож өгөх бол мөн танд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргахын тулд юу хийж болохгүй, юуг сурах ёстой гэж захих бол та сүнснээсээ би энэ амьдрал дээр юуг бүтээх гэж ямар зориг үүрдлэн ирсэн бэ гэдгийг мөн лавлан тодруулан асуу. Танд дүрсэлж харуулна. Аль эсвэл мөн мэдрэмжээр танд хариултыг өгөх бол
та мэдрэмжээ авч хариултаа авсан бол одоо сүнсэндээ хязгааргүй их талархлыг илгээгээрэй. Мөн ингэж хэлээрэй. Миний амин сүнс минь, өнөөдрөөс эхлээд би чамтай нэгдлээ. Би чиний зорилгог, дотоод дуу хоолойг даган амьдрахад бэлэн байна. Чи надад яг өөрийнхөө зөв замаар явхад бүхий л чиглүүлгийг өгч, бүрэн дэмжиж туслаарай. Би чамайг сонсон, хамтарч ажиллах болноо. Миний сүнс минь, чи агуу хүчрхэг энэ амьдралд агуу зүйлсийг бүтээх гэж ирсэн гэдгийг ч би ойлгож байна. Өөрийгөө дутуу үнэлж, айж эргэлзэж, зориггүй мэд хөвж, амьдралаа дэмий өрн таран хийж авсан бүх мөчтөө би чиний өмнө уучлал гуйж байна. Одооноос эхлэн би чамтай нэгдэн илүү хүчрхэг, илүү гэгээлэг, илүү гэрэлтэй сайхан амьдралыг бүтээх болноо. Энэ цагаас эхлэн миний амьдралд орж ирсэн бүх зүйл зөвхөн намайг зөв зам руу минь чиглүүлэх үе таалгууд байх болноо. Амьсгалаа зөөлөн аваад утаанаар гаргая. За бие сайхан суллаад өнөөдөр та сүнснийхээ өгдлийг сэргээх, амин сүнстэйгээ уулзах, өөрийн мөн чанарыг эргэн санах, өөрийн авьяас бэлгийг зүрхэндээ шингээх гэд асар хүчтэй сайхан бяцлаглыг хийлээ. Танд баяр хүргэе. Та одоо анхаарлаа өөрийнхөө бие дээр шилжүүлээд хөл гараа баг зэрэг жоохон хөдөлгөж биеэ мэдрээрэй. Тайван ааж амьсгалж бэлэн болсон үедээ өөрийнхөө нүдийг нээгээрэй. За өнөөдөр хамтдаа бяцлагсан та бүхэндээ гүнээсээ талархал илэрхийлье. Өөрийнхөө амин сүнсний мөн чанарыг сэрээсэн танд бас баяр хүргэе. За та энэ хүү бяцлаглыг амин сүнснийхээ мөн чанарыг танин тандал маш олон удаа эргэн давтаж хийж болно. Хийх тусам таны дотоод сүнсээ сонсох тэр чадвар улам нэмэгдэх болно. Дараагийн бяцлаглаар уулзтлаа. Түр баяртай.